улсын хурал дээр утааны сонсгол явагдаж байна. Тэгээ тэрнтэй холбоотой өөрөө бодж явдаг болсон онш гарц шийдлээ тав хүнтэйгээ хуваалцчихъя. Тэгээ тав хүн цаашаа сайн шеэрлээ түгээгээд өгөх юм бол энэ утааны сонсгол болж байхад учраа олохгүй байгаад байгаа бухимдсан хүмүүс улс төрчдөө төрөө шахаж байгаа. Мөн яхаа мэдэхгүй байгаа нь шийдвэр гаргаж байгаа их хурлынхан засгийн тэрэг болж магадгүй гээд. За миний тавьж байгаа онш бол бүр 100% баталгаатай хамгийн сайн онш гэдэг бүгд л мэдж байгаа. Тэр учраас нэг санаа оноогоо хэлчихье гэж одоо лайв хэлж байна. Та бүхэн сонсоо сайхан цаашаа дараа нь түгээгээ шеэрлээд өгөөрөө. За тэгээ утаа бол их олон жил яригдж байгаа бүгд л мэдж байгаа. Утаа маань хоёр янзаар үүсэж байгаа их энгийн байдлаар тайлбарлая. Гэр хорооллын утаа, нөгөөх нь одоо энэ машин тэрэгний бохирдсон утаа гэдэг. Тэгээ одоо гэр хорооллын холбоотой утаантай маш яаралтай хурдан шийдэж авах тал дээр нь санаа оноогоо хэлчихье. Тэгээ өнөөдөр сая биегээ тэр утаатай холбоотой хурал дээр ярьж байгаа хүмүүс ярихад үнэхээр их бухимдж байна. Тэгэхээр улсын их хурлын гишүүд минь ээ, засгийн гишүүд минь ээ, ард түмнийхээ бухимдлыг нэгдүгээр зөв ойлго. Харин ч бухимдаад ингэ байж байгаад нь баярл. Мөн үү? Бухимдах байтугай бүр буу зэвсэг бариад та хэдийг зайлууд нь ингэ тэмцэх. Бүр тэгтлэн амьдрал одоо хуурагцсаар гол олон жил болоо бүр дорцсон шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүсийн ихэн бухимдлыг бол нэгдүгээр зөв ойлго. Эдний бухимдах түмэн зөв. Мөн үү? Нөгөө талдаа та хэд ингэж яг л нөгөө нэг юм учраа олохгүй оншоо буруу тавьсан юм дээр ингээл нэг хоосон эргээд одоо бараг 20 жил болж штэ 20 гаруй жил утаа гэдэг асуудал дээр утаа ч өөрөө гэр хоолоос гэж. Гэхдээ хот өөрөө гэр хоолгүй амьдч бүрэн болно штэ. Бүгдийг орон сууцчулчихад архив ухаад үзэх юм бол одоогоос яг 20 жилийн өмнө 2005 онд Төмөрчийн Баярхүү миний бие цалингаараа амьдрах хөдөлгөөн гэж байгуулад тэгээ Монголд яаж Монголын ард түмний хүү багтаа орон сууцаар хангахын гэд ингээд 50 сэтгүүлжийг Малайз, Сингапур айлчлуулад орон сууц яаж Монголын ард түмний амин хэрэгцээ болцсон. Яавал тэрийг хамгийн зөв хэлбэр аргаар шийдэх үгээд 20 жилийн өмнө би анхын тэмцэл эхэлж ирсэн хүн өнөөдөр явсаар байгаад бүр шинэ мөнгөний бодлого хүртэл онл ном боловсруул хүртэл 20 жилийн амьдралаа зориулаад явж байна. Тэгэхээр орон сууц зэг шийдэх маш амархан. Мөн үү? Зүгээр л та миний яриад байгаа тэр Монгол банкыг засгийн мэдэлд аваад Монгол банк чин өөрөө өнөөдөр өндөр хүүтэй зээлийг арилжааны банкудаас аваад мөнгөгүй болгочоод тэгээ орон сууцны ипотекийн зээлийг гаргахгүй байгаад тэр төгжээг л мулталчих. Монгол банкны учийг олоогүй цагт гэр хороол хизээж байхгүй болохгүй энэ утаа унаар нь байдгаараа байна. Та нар энийг өшөө шийдээ цахилгаанаар газаар шийдэн гэх мэтийн өшөө их долларын зээл авсан, өшөө их ард түмний өрөнд оруулсан дараагийн загвар руу ороод хуурагдаад хөтлөгдөд яваад байна. Тэг чи зүгээр орон сууцыг одоо өнөөдөр бүр яг шийдээ. Оюун Эрдэнэ, Нямбатра зүгээр л Монгол та нар одоо чинь 5 толгойнтой онц байдал Эрдэнэтэй онц байдал зарлаад 5 толгойд онц байдал зарладаг шиг өнөөдөр яаралтай аюулгүй зөвлөл дээр хурдаа Монгол банктай онц байдал зарлаад тэгээ Монгол банкыг Америкуудаас валютын сангаас салгаад авчих. Тэгээд Монгол банк маш энгийн зайл хэрэглээд байгаа. Америкууд Монгол банкад дамжуулаад валютын сан. Арилжааны банкн дээр арилжааны банкуудын хүмүүсээс хүү амлаа цуглуулсан хадгаламж нь Монгол банк нөгөө талаас нь бараг 40% нь янз бүрийн аргаар авчиж байгаа. Тэрэн дотороо өөрсдөө өрийн бичиг гаргаад арилжааны банкудаас зээл аваад мөнгөгүй болгоод байгаа. Монголчуудыг. Яагаад? Монголчуудыг мөнгөгүй болгож улам их долларын зээл өгөөд мөнгөгүй байлгаад өндөр хүүтэй мөнгө хүлэг тогтцоог бий болгож бид нар өрөнд орж эдгээр захирагдах болохоос биш. Мөн үү? Хэрвээ бид нар хүү багтаа зээлтэй төгрөгийн ханшин ундаггүй гэдэг юм бол эдийн зээлээс 1-2 жилийн дотор салаад тэгээд дээр нь байгалийн баялагын менежментээ өөртөө хийдэг бохын мултарчих учраас албаар ингээд Америкч валютын сангаад дамжуулаад Монгол банкыг хянаад өөрсдийнхөө төлөөний газрыг Монгол банк гэдэг нэрээр байгуулчаад тэрүүгээрээ дамжуулаад жоохон Монгол төр ингээд монголчууд долларын зээл их аваад төгрөг ихтэй болоод эхлэн гутчин тэрийг нөгөө талаас нь Монгол банкаараа дамжуулж арилжааны банкудаас зээл аваад байгаа байхгүй да. Хүмүүс ихэр бүр би аюулгүй олон тайлбарлах гайхаад байгаа байхгүй. Нэрээ тийм биш дээ.
Монгол банкны үнэт цаас гэд биднээс ойлгодгоос эн чинь зүгээр л Монгол банк арилжааны банкн дээр хүмүүс цуглуулсан хадгаламжийн зээлэд авчдсан юм шүү дээ. Тэрийгээ тэгээд тэр зээл авсан өрийн бичгээ үнэт цаас гэж нэрлээд идэм байж шүү дээ гэд. Тэгээ Монгол банк өнөөдөр Монгол улсад байж байгаа арилжааны банкудад цуглуулсан их усрээс ч бараг 10 гаруй их 80 төгрөгийг дадаад авсан байж байгаа. Өөртөө хүү төлөөд. Тэгэхээр нөгөө Монгол банк нь өөрөө хүү төлөөд ахаар тэр чин хадгаламжийн хүний доод хүү болж хувираад мөн үү. Тэгэхээр арилжааны банкуд нь Монгол банк руу нэгэн л хүмүүсээс авсан хадгаламжаа зээлчдэг юм чинь гээд нийт цуглуулсан хадгаламжийнхаа тодорхой нэг 20% ч юм уу Монгол банк руугаа зээл өгчөөл дахиад үлдсэн 20% заавал байх нөөц мөөцгээд дахиад Монгол банк руу төлжөд үлдсэн 60-аач байт юм уу өөрсдийнхээ үйл ажиллагааны зардал ашиг нэмээд зараад ингээ өндөр хүүтэй зээл болоо хувирчдаг. Тэгэнгუутаа орон сууцыг болохоор Монгол банк бүр албаар тэр ипотекийн зээл гэдэг чинь зогсоочоод тэг бүр хоролдог нь юу юм гэхээр оюун эрдэнэ Нямбата та нарыг сайн ойлгоод авчих. Бүр хоролдог нь ипотекийн зээл 6% гэж хэлээд тэгээд тэрийг аль нэг банкаар өгүүлэхдээ үлдсэн зөрөө одоо зээлийн хүн 18 байх юм бол үлдсэн зөрөө 12% нь дахиад татвар төлж байгаа бид нар мөнгнөөс буюу засгийн газар төсвөөсөө бусад арилжааны банкуд руу төлөөд байгаа байхгүй да. Энэ санхүүгийн загварыг чинь би тайлбарлал энэс бутарчих юм бол ямар ч асуудалгүй сайхан болчихно гэдэг шүү дээ. Тийм учраас Монгол банкн дээр онц байдал тогтоо цуглуулсан 10 хэдийн 80 төгрөгийн шууд салгаж аваад тэгээ өнөөдөр бараг 40 мянган айлын орон сууц баригдсан бэлэн байж байгаа. Тэрийг аваад шууд хүүгүүгээр бүх хүмүүстэй хүссэн хугацаагаар нь хэдэн төгрөг төлөх нь хамаагүй. Зөвхөн эхний гэрээ хийхдээ нэг удаагийн хураамж ав. За одоо шинэ ингэж бодъё. Баярхүү Яармагт, Сонгоны хараханд, Улаан хувааранд, Зайсанд хаана байр авахаас үл хамааран мөн үү? Тэр орон сууцны зээл өгдөг гэрээч юусэн нэг л хууц байна. Тухайн байр нь хаана байрлалтай юм? Талбай нь хэдийн ямар хүн авч байгаа? Мэдэх авдаг хүн ямар юм гээл. Тэгээд нэг жишг тогтоож өгж байгаа л шууд Монгол банкнаас их усыг гаргаад тэр нэг муухай лоовирчин арилжааны банкудаар битгий дамжуул. Тэр голомтын баясаа сахад эрдэнэ хаан банкны Баатар сайхан битгий лоовирчдын банкудаар битгий дамжуул. Шууд төрийн банкн дээр орон сууцны зээлийн газар биш. Амны өмчийн зээлийн газар гэж байгуул. Амны өмчийн. Ер нь цаашдаа бид нар үндсэн хуулинд орон сууцыг хувийн өмч биш. Хувийн өмч гэж томьёос ёсгүй юм билээ. Амны өмч. Өөрөөр төр Монголын ард түмний эцэг эхийн хувьд яг Монголын уламжлалт төрийн 2000 гаруй жилийн ойлголтоор төр гэдэг бол ард түмэн дундаасаа сонгон шалгуултаар гарч ирсэн эцэг эх нь байхгүй юу? Тийм учраас ард түмэн дундаасаа төрсэн эцэг эх учраас төр гэд нэрлэдэг монголчууд. Энийг сайн ойлго оюун эрдэнэ Нямбатра. Тэгээд та нар үнэхээр Монголын ард түмний эцэг эх нь мөн юм бол тэгвэл эзэн юм мэдээж иргэн усаа хашдیں۔ Гэд Монгол улсад хэвлэгдэж байгаа төгрөг болгон Монголын ард түмний төлөө зориулах ёстой болохоос долларын эзэдийн долларын зээлийг төлөхийн төлөө тэднээс авсан зээлийн хүүг төлөхийн төлөө тэрийг дамжуулан зээлдүүлж байгаа хувийн арилжааны банкуудыг ашигтай ажиллахын төлөө төлж болохгүй байхгүй да. Тийм учраас төрийн банкн дээр амны орон сууцны газар ч гэдэм үү байгуулад тэгээд одоо бэлэн байгаа бүх орон сууцуудыг Монгол банкн дээр онц байдал зарлж лацж авч жагаад гадаад валютын нөөцийнхөө зээл тооцоо юмнуудаа өөрсдөө хий. Битээ давхар Монгол банк засгийн газар сангийн амны хооронд давхарцсан тооцоогоор баахан зээлийн хүү алдагдал төлөөдөө. Ханшаа алдагдлыг битээ Монгол банкнаас болд би бас ханшаа алдагдлыг засгийн газар төлөөдөө. Давхараас тийм ашигтай. Тэгээ авлаа. Тэгээд тэр 10-аад их 80 төгрөгөөс зүгээр л хангалттай 2 их 80 төгрөгийг орон сууцтуу гаргачихад ерөөсө дорхно. Юу гэдэм бэ? Нэг загвар батллаа орон сууц өгөх загвар. Яагаад чамаагүй хийчих штэ. Тэгээд хүн ирлээ. Метр квадратынхаа үнэн дээр нь яхан юугаа тавиад өгч хязгаараа. Тэгээд баярхүү хаан байралтай гэдэг нэг загвар дээрээ бүртгэлээ. Овг нэрээ бичлээ. Орж байгаа амны орон сууцынхаа газрыг бичлээ. Талбайг нь бичлээ. Хугацааг нь тэр хүн өөрөө хүснээрээ 30 40 50 жил дараа нь тэр нь өвлөгдөө шилжээд явхаар төлбөрийн нөхцөл дээр ч гэсэн өөрийнхөө орлогыг харуулад
10,000 төгрөг байна уу 20,000 төгрөг байна уу юу вэ хамаагүй төлөөл явахаар. За тэгэнгуутаа тэр хүн тэр зээдийн гэрээ хийсний төлөө нэг удаа зөвхөн 1% хураамжил төлнө. Яагаад гэвэл нэг загварын орон сууцны гэрээг банкуд хүртэл дандаа залддаг байхгүй. Нэг загварын орон сууцны гэрээг баяр хүүгийн нэрийг бат болгож солиоч ч юм уу байрлалын сэрэ мэл капиталын солилцоогоо төлөө бүр хүү нэмээд аваад нь штэ. Тэгээ тэрийг болиулаад тэгэхээр цаашдаа орон сууцыг амны өмчгээд зөвхөн анх гэрээ зурхтаа 1% шимтгэл төлдөг. Тэгээ ямар ч хүүгүйгээр хүссэн хугацаагаар авдаг ийм тогтолцоодыг шилжиж болно. Би санхүүж эдийн засгч хүн олон жилиг ярьж байгаа хүн. Тэгэхээр одоо хамгийн дээд утаа шийдэх арга чинь бол Монгол банктай онц байдал зарлж байгаа тэр их усүрээр нь шууд орон сууц өгөөд явчих. Тэгэнгუутаа дараа нь энэ зунаас эхлээ баригдах юм тэмдгүү байж байгаа орон сууцлууга бүгднлүү нь санхүүжилтийн нөгөөд одоо эхний удаад энэ баригдсан орон сууцыг бүгд ипотекийн зээлэр хүүгүүгээр анхны удаа гэрээ зурхтны хувь хурамж аваад 30-30 тэр зээлчин тэр барилгын компаниудын ашиг машиг болоод тэд нэг туйлаал тэр мөнгөөр нь баярхаал тэгж явахгүй шүү дээ. Бүгдээрээ өрнөд баригдсан өрнөөс өрний хооронд бүгдээрээ татврын өртөө зовж байгаа компаниуд. Тэгээд тэр банкн дээр байж байгаа зээлүүд нь хаагддаг, банкус ламбард аппликейшнд байж байгаа зээлүүд нь хааг, тэр салбарынх нь хүмүүсийн ажилчид нь цалингийнхаа зээлээ хааг гэх мэт ингээд том өрийн сүлжээ нөгөө талдаа мултарнаа. Тэгээд эдийн засгийн эргэлт сайжирчна. Тэгээд дараагийн барилга орон сууц барьж байгаа компаниуд нь санхүүжилтийн тэр хамаагүй тэр юугаатайгаа өгнө үз. Төрийн банкнаас яг орон сууцнд зориулаад нэг жилийн 3% хүүтэй зээлээ өгч. Бусад банкуд байж байгаа зээлүүдийг шилжүүлж аваад. Тэгээд байшин бэлэн боллоо. Төрийн банк нэг хармаагаараа барилгын компаниудыг 3% хүүтэй зээл өгч орон сууцыг бариуллаа. Нөгөө хармаагаараа хүүгүү зээлэр хүссэн хугацаагаар нь өглөө. Тэгээд тэрийг төрийн банкн дээр байж байгаа орон сууцны баялагын сан болгочих واخгүй амны өмчөө. Одоо манайхан байгалийн баялагын сан барья гэж шүү. Тэр шиг Монгол улсын бүх орон сууц буюу амны өмч чинь өөрөө Монгол төгрөгийн хамгийн том баталгаа. Монголын эдийн засгийн суур болж хөрөх واخгүй Сингапур шиг. Яг ийм загвараар эндээс өөр ямар ч гарц байхгүй. Тиймээс ш одоо тэр нэг янз бүрийн цахилгаанаар шийдээл хизээ нэгэн цагт ирээдүйг газ оруулж ирж газжуулна байна гэд нөгөө байх байдаг нь гэр хороолт нь гэрт нь амьдуулах энэ концепц зүч угаасаа явуургүй штэ. Барилгачлалтыг бол бид нэрээс яг үнд монголчууд чинь барилга бариад сурцсан бүх юм хийгээд сурцсан. 3 жил дотор бүр бүгдийг нэгч гэргүй болгож болох байхгүй юу? Тэг ямар амар амгалан болох уу? Тэ зөвхөн утаа үнээр биш штэ. Энэ нийгмийн маш том хүндрэлүүд чинь гэр хорооллоос үүсэлтэй штэ. Нийгмийн хямралууд, гэр бүлийн одоо юу гэдгийг тэ бүх юм. За тэгээд нөгөө нэг ядуу зүудтэй амьдралтай саналаа худалддаг барьдаг гэдэг ингээ нөгөө Монгол улсын болохгүй бүтэхгүй байгаад байгаа бүх юм чи явж маш энгийн. Ядуу амьдралтай орон сууцнд орж чаддаггүй, гэр хоолд амьдралдаг. Тэр амьдралаараа энэ улс төрийн бүлэглэлүүдэд барьцаалагдсан тийм л хүмүүсийн л одоо үр дүн штэ. Тийм учраас дахиад хэлэхэд ард түмэн минь ээ хангалттай Монгол банкн дээр мөнгө байгаа. Тэр Монгол банкн дээр байгаа мөнгийг чинь олон улсын валютын сан буюу Америкууд албаар татаж авчаад мөнгө өгүүлэхгүй зээлийг чинь зогсоочод бариад байгаа. Тэгээ 6-8% хүүтэй зээл гэдгийг чинь нэг барилга их барьдаг чойжоо можоо мэт хувилдсан бүлэглүүд нь хувилдаж ороос өөрсдийнхээ барьсан орон сууц руу гаргуулчаал. Тэгээ тэр хүүний зөрүү мөнгөний ялгаа واخгүй орон сууцнд ороогүй ч гэсэн татвар шилж байгаа бид нар төлөөд явдаг. Энэ муухай худлаа санхүүгийн тогтолцоог л устгаа шинээр эхлүүлчихье. Би уриалж байна. Монголын ард түмэн минь амьдрах эрхийн баталгаа чинь өөрөө 3 юм байт юм аа. Энэ оюун эрдэнэ хөрсөх тэр та нарт энэ өмнө 100% юу хариуцах хэвтэй. Эрүүл мэндийн чинь боловсролын чинь орон сууц гурвын чинь. Тэгээ цаашдаа орон сууцыг амны өмч гэд нэрлээд ингээ хатуу шийдъя цөмөрөө ард түмэн тэмцээ. Тиймээс хэзээ нэгэн цагт мөнгө төрөхтэй болоод нэг талдаа засаг төрн мөнгөтэй болоод байшин бариад нөгөө талдаа би хөрөлцгөө цалинтай болчиход тэрүүгээр ипотекийн зээлэнд хамрагдана гэвэл та нарын нас гүйцэхгүй үр хүүхдүүд чинь яг энэ гуйлагчингаар амьдраа дууснаа орон сууцгүйгээр. Мөн үү? Одоо эдийн яриад байгаа чи угаасаа худлаа тэгж шийдэхгүй. Ягаад тэр гэр дотор нь цахилгаанаар халаах, гэрлүүн газ нэлүүлэх гин тэгээд нөгөө гэртээ хувилбар дээр нь яриад байгаа учраас худлаа шүү дээ манайхаа.
Зүгээр л орон сууц өөр юу ч биш. Би орон сууцыг шийдэх аргыг хэлж өглөө. Мөн үү? Сая сонгуульдаар би гарцсан байсан бол энэ утааны сонсгол ийм юм дээр чи шууд тариад Монгол банкны хуулийг ингэж янзлахын, засгийн газрыг ингэж авахын мэдлэлтэй тэнгуүтэй ард түмний банка байгуулад энүүгээр нь хүүгүү зээл өгөхийн, орон сууцыг амны өмчгөө зээл өгөхийн, бизнесийн зээлүүдийг жилийн хойгоос хэтрэхгүй өгөхийг гэдэг ингээд шинэ мөнгөний бодлогыг бүхэмээ хийцэн байсан. Харамсалтай нь одоо сонгогдож чадсангүй. Тэгээ гудамжаас ярьж байна. Гэхдээ нэг л юм. Энэ эрх баригчдад тайлбарж явахынтаас бол би хайширахгүй. Гэхдээ нөгөө талдаа Монголын ард түмэн та нар минь өөрсдийнхээ эзэн эрхээ мэдээч. Энэ төр засагчин та нарыг сайхан амьдуулныг сонгогдсон эцэг эгчин. Гэхдээ хойд эцэг эх шиг хандаад ивэл солиод оронд нь дараагийн эцэг эхээ сонголтоо. Тэгэд альва төрийн үндсэн том эрх бол мөнгө хэвлэх эрх. Өөрийнхөө дүрстэй зоосоо хэвлэж чадаад тэрүүгээр ард түмнээ сайхан амьдуулж чаддаг байсан бол сайн хаан гэж үнэлэгддэг. Тэр өөрийнх нь дүрстэй зоосыг хөрш ус аймагуд нь хүлээж аваад 8 хэвэл тэднийг захирдаг хаан болдог байхгүй юу? Маш энгийн тайлбарлал. Тэг би их олон жил тайлбарлаж засгийн газар минь мөнгө хэвлээч, төгрөгөө хэвлээч, Америкуудаас салгаж аваач. Тэгэд мөнгө хэвлэхээр инфляц болдог гэдэг тэр худлаа номлолоос хуурагтаад айгаад байха болооч. Мөнгө хэвлэхээр инфляц болдог юм аа. Инфляц буюу барааны үнийн өсөлтчин тэр барааг үйлдвэрлэж байгаа хүмүүсийн үн юунаас бүрддэг юм? Ажиллах хүч, цахилгаан, дулаан, ус гэх мэт бодит зарлаас гадна өртгөөс гадна санхүүгийн өртөг байгаад байгаа. Санхүүгийн өртөгчийн үеийн зээлийн хүү, татвар, ханшийн алдагдлал, авилгал дөрвөө. Тэгэхээр энэс чин зээлийн үгэнд байхгүй болгоод, авилгалын байхгүй болгоод, ханшийн алдагдлыг байхгүй болгохоор зөвхөн татвар үлчирч инфляц байхгүй болно. Тэгэхээр албаар өндөр хүүтэй зээлтэй, мөнгө хөллийн тогтолцоотой, өндөр татврын тогтолцоотой, ханшийн алдагдaltaй бөөн авилгалтай болгочоод өөртөө тийм тогтолцоогоор инфляцийг бий болгочоод тэрнтэйгээ тэмцэж чинь гэж улам мөнгөний өндөр хүүтэй болгоод идэг энэ Америкуудын зал тэрийг хэрэгжүүлдэг Монгол банкыг яаралтай татан буулгаж тэгээд засгийн мэдэлд аваад тэгээд саяны хэлдэг хийх юм бол маш хурдан орон сууцтай шийдчихнэ. Тэгээд дахиад хэлье, энийг үдсэн хүмүүс нь цаашаа сайн түгүүгээ шеэрлээд өгөөрэй. Зөвхөн орон сууцчлуулж утаагүй болно. Орон сууцыг шийдэхдээ амны өмчгээд хүүгүү зээлээр нэг удаа анх бүртгэгт нь хураамж аваад одоо баригдсан байж байгаа тэр байруудыгаа бүгдийг хүмүүстэй хүссэн хугацаагаар нь өгөө. Тэгэд энэ зунаас эхлээд баригдж байгаа барилгууд дээр нэмэлт санхүүжилтийн жилийн 1-2 3% хүүтэй санхүүжилт өгөөд яаралт өгөө тэрийгэ тусдаа ав. Энэ хувийн лоерчин банкуд дээр битээ орон сууцны зээлийг өгвөл тэдрээр дамжуулж. Зүгээр шууд төрийн банкн дээр төрийн банкыг ер нь бол ард түмний банк болго. Тэрийг тэгж хувьцаа гаргаж энэ гадна дотны лоерчд өгөх ямар ч хэрэггүй. Нэг товчондоо нэг иймэрхүү аргачлал байгаа шүү. Тэгэд энийг минь та нар сайхан түгээгээ шеэрлээ тэр хүмүүс хүргээд өг. Утааны сонголт маргаашаас орж байгаа хүмүүс маань яг энийг нэхээрээ тэдраасаа тий. Ерөнхийдөө энийг олуулаа их нэхэд эхлэх юм бол наад чи өөр ирэхгүй юу юм болдог гэж сонирхоод хийх гэж оролдохоос биш ард түмэн нэхэхгүй бол хийхгүй шүү. Тэгээ дахиад хэлье. Утаанаас салах арга зөвхөн утаанаас биш. Өрнөөс өрний хооронд амьдардаг энэ байнгын инфляцтай байдаг цалин амьдралд хүрдэггүйгээд монголчуудын амьдралын хамгийн хэцүү юмнуудын бүх цаад шалтгаан нь мөнгөө хэвлэх хэрэгээ Монголын ард түмэн Монголын засгийн газар Америкуудад алдчихад тэгээд нэг цүнхтэй доллар барьж ирсэн валютын сан гэдэг лоерчин за энэ долларыг харж гинөө танд энэ биднээс хэдийн хэмжээний долларын зээл авна мөн үү тэрнийхээ эсэд байн ханшны үнэтэй төгрөгийг бид нар та нарт хэвлж өгнө Монгол банкар чинь. Гэхдээ тэр төгрөгөө хэвлчихэд тэр төгрөгч нь та нарт хангалттай байх гэдэг бид нар буцаагаад хүүтэй зээл аваад байн таныг мөнгөний дутагдлалд оруулж байна гэсэн ийм л санхүүгийн залилантай тогтолцоо яваад байгаа товчхон тайлбарлах юм бол бид тэр сүүлд тавьсан шинэ мөнгөний бодлогын ихтгэл дээр маш сайн тайлбарсан. За ойрын үед ч гэсэн дахиад нэг тайлбарсан дараагийн ихтгэлээ тавих гээд байна. Би одоо та нартай яа тайлбарлах юм бэ? Энийг ойлгоогүй цагт хизээч та нар өөцөхгүй шүү. Яг энэ чигээр ингээл хідэн үеэр утаанда дарлуулад өвлөн утаа, зун тоос шороо мөн үү? Тэгээд амьдралд нь цалин хүрдэг өрнөөс өрний хооронд тэр өөрөө бодоод бүр ам зуугаад арай гэдэг хоол унттай яах вэ гэж явж байгаа хүмүүс чинь тий зунд болохоор өвлийнхаа утааг мартчихна. Яач чадахгүй. Өвл болохоор зуныхаа тоос шороогоо хэцүү амьдралаа мартчихна. Гэхдээ ингэж болохгүй одоо шийдъя. Тэгээ явж ирээсээ
тодорхой онол ном үзэл санаа ялт юм а. Миний шинэ мөнгөний бодлогыг та нар ойлгоод өгөөч. Шинэ мөнгөний бодлогыг ойлгочих юм бол тэрийг хийдэг улс төрчид гарч ирж хагаад бүх юм чи шийдчих юм а. Одоо бол эдрийг хийх харган цөмөрөө зүгээр л орон сууцчвал Улаанбаатар хот болон аймаг одоо төвүүдээр баригдсан байж байгаа бүх орон сууцуудыг засгийн газар судалгааг нь гаргаж ирээд тэгээд зүгээр яаралтай төрийн банкаар дамжуулаад Монгол банкнаас хүүгүй их усүр гаргаад өгвөл валютасаа олон тав юм ярих юм бол болохгүй би тэр Монгол банкч очиж байгаа зэгслээд өгье оюун эрдэнэ. Амар баясгалаа хүрсэхгүй. Би дор нь очиж Монгол банкнд дээр очиж наадах чинь зэгсэл чинь. Тэгээс одоо Монгол банкнд дээр байж байгаа хүмүүс чинь бол бүгдээрээ валютын сангийн тэрний худлаа номлолыг халтар ойлгочоод дамжууд наашаа нэг модон Монгол үгээр тайлбарлчаад өөрсдөө тэрүүгээрээ банкус ажлуудаа сууж идэг тийм л мосоо бэртгчд байгаа шүү. Тэгэхээр ерөөсө ганцхан гарц байгаа орон сууцыг яаж шийдэх Монгол банкыг онцгой төр засаг онцгой мэдлэлтэй авч жагаад онц байдал зарлж жагаад тэндээс их усүр гаргаад одоо байгаа орон сууцуудыг яаралтай өгөөд эхлэх чинь маш амархан сарын дотор төрийн банкаар дамжуулаад нэг стандарт загвар гаргаж жагаад бөглөө хурдан өгч чинь. Хинч хүүгүү зээлээр авсан орон сууцныхаа төлбөрийг төлөхгүй хураалгахаа бодохгүй. Дээр нь би хугацаагүй гэдэг нь хамаагүй хугацаагүй авчиад ямар ч хүн 5-10 мянган төгрөг төлж яснаа 50-100 мянга болгоо саяыг төлөөд бушуугаас үлдээ амны өмчөө болгож авахыг бодно штэ. Энд чи аяйгуу том улс орноо хүмүүсээ хөдөлмөрлүүлдэг тэ өөртөө зүтгэдэг болгодог том хөшүүрэг. Бүх улс орноо энэ амны өмч орон сууцыг чи яг тэгж эдийн засгийн суур үндэсний мөнгө тэмдэгтийн баталгаа эдийн засгийн гол хөшүүрэг болгож ашигладаг байхгүй да. Тийм учраас энээс өөр ямар ч гарц байхгүй. Тиймээс ч тэрний янз бүрийн цахилгаанаар шийдэх, хийгээр шийдэх, цахилгаанаар шийдэхдээ одоо юу гэдэг шөнийн тарифын цахилгаанаар нь батлаа зэниглээ тэрүүгээр нь буцаагаад өдөр нь өгч халаах малах энэ тэгээд эн чинь төр зуурын зүгээр хууралт болохоос биш ганцхан шийдэл нь орон сууц юм аа. Тэгээд одоо хүмүүсийг орон сууц гэж ярихаар нь одоо тиймдээ хийчих юм байх гэж хараад хахад үнэхээр хийхгүй мөртлөө нэг юм байт юм байна. Юу ихээ мэдэх болтлоо бодилж явах нэг хэрэг. Одоо бүгдээрээ орон сууц гэдэг зөвшөөрчлөө. Одоо дараагийн шат нь яаж хийх? Тийм учраас утаанаас салах арга бол гэр хороолцгүй болох. Гэр хороолцоо болохын тулд бүгдийг нь орон сууцчлуулах. Бүгдийг нь орон сууцчлуулахын тулд хүүгүү зээлэр хүссэн хугацаагаар санхүүжилтийг өгөх. Ийм л ингээ аргачлал. Тэгээд тэр орон сууцнд өгсөн санхүүжилт болгон чиг өгөөд хэдэн их найд төгрөгийн орон сууцны зээл өгсөн. Тэр хэмжээгээр хэдэн их найд төгрөг чинь өөрөө орон сууцаар баталгаажсан хамгийн том баталгаатай төгрөг болж хувирнаа. Би санхүүч хүн. Яг банкны салбарыг төгс судалсан хүн. Дэлхийн банкны салбарын хөгжил, гажиг, шинэ колоничлол бүгдийн төгс судалсан маш сайн мэдээд байна. Энээс гарч байхгүй. Тийм учраас ард түмэн өөрөө яг энэ саяны хэлдгээр байгаа орон сууцуудыг яаралтай бидэрт хүүг юун тэр 6 хүмүүв илдүү дутуу юм бити тийм яриад Монгол банкнд байж байгаа их усрыг өг гэж шахаад эхлэх юм бол наад чи хийх юм шүү. Тийм учраас та нар тэгж шахаад тэгж цөмөөрө хамтдаа хийлгийа. За баярлалаа. Тэгээ энийг